没事。啊？不是 ，Facebook 国际平台。За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Төвдийн урт засаг орны Чаңду хотын Ланцангжан мөрний иргэн дээрээс та бүхэндээ мэнд барин залгаж байна. За ер нь түрүү хэдэн хоног лайвыг мань үзчихсэн хүмүүс бас хэлээд байсан. Төвдөр очихороо сүм хийдэр орохоор лайв хийгээрэй гэж та бүхэн бас надад найдаж байсан. Тэгээд одоо өнөөдөр та бүхэндээ энэхүү хүсэл баяллыг олгохын төлөө одоо ингээд яг сүм хийдээр явж байна. За энэ сүм хийд болохоор 1437 онд одоо анх байгуулагдаж байсан. Тэгээд энэ болоо Чамба гэдэг нэртэй хийд байж байгаа юм. За тэгээ бид нар одоо ингээд гороо өргөд явж байна. Жохон байжгаад одоо сүм дотор. Гэхдээ яг сүм хийдийн дотор бол олон хэдэн зураг бичлэг хийж болдгоо. Тэгэхээр би бол одоо зөвхөн сүм хийдийн гаднаас нь та бүхэндээ одоо ингээд харуулнаа. Нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүмүүс маань илүүхэн шеэр хийгээрэй, лайк дараа. За яагаад тэгэхээр өнөөдөр бол маш олон хүмүүсийн хүсэн хүлээж байсан сүм хийдийн тухай лайв бол одоо яг ингэж явж байна. Бид нар одоо ингээ гадуур гороо өргөд явж байна. За миний үг яриа сонсогдож байна уу манайхаа?那我们就从这儿进去吧。За лайвыг мэн шеэрлж өгөөрэй. Сүм хийдээр явж байна. За энд бол одоо гороо өргөнө гэж ярьдаг. Гороо өргөнө гэдэг бол одоо сүмөн тойроод нар зөв тойрж ирэхийг бол одоо гороо өргөнэ гэж ярьдаг. 一会儿拿过来吧。行，我们从这儿进去吧。没关系，我们从这儿进去之后，里边还得拍。За та бүхэн минь харж байна. Бид нар одоо яг төвдийн урт засаг орн Чаңду хот Чамба гэдэг сүмд ирсэн гороо эргээд явж байна. За энэ төвд хүмүүс хүүхдээ үрдсэн гороо эргээд явж байна. За ер нь бол хүмүүсийн хүсэн хүлээж өссөн төвдийн онцлогтой сүм хийдээр бас лайв хийгэрэй гэж бас олон хүмүүс шаардлага тавьсан байсан. Тэгээд тэрийг одоо биелүүлж явж байна да. Өнөөдрийн хувьд одоо цаг агаар бол маш гоё байна. Өглөө ороод нь жоохон хийтэн байдаг боловч үдийн голоор юм уу одоо яг энэ үед амар халуун нар шараал байж байна да. За бид нар одоо сүм хийдийн дотор орноо. Та орчин тойрноо жоохон харуулж явна уу? Өөрийгөө харуулад яваад байна. Би одоо орчин тойрныг л яг харуулад явж штэ. Яг л орчин тойрныг харуулад явж байна одоо бол. Одоо өнөөдрийн лайваар бол би өөрийгөө л нэг дэмий харуулахгүй байх уу? Зөвхөн одоо та бүгдийн сонирхож хүсэн хүлээж байсан сүм хийдийн талаар одоо мэдээлэл өгнө. За тэгээд нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүмүүс бас илүүхэн шеэр хийгээрэй. За яг төвдийн сүм хийдийн орчин тойрон энийг бол одоо яг газар дээрээс нь
харуулж байна. За сайн байна уу? Болроо. Ни хао гэж байна. Ни хао. Сайн байна уу? За 1437 онд байгуулагдаж байсан энэ сүм хийдийн хэрэм хараарай. Энэ бол яг ингээд чулуугаар зэрэглээд барьцсан иймэрхүү сүм хэд. Ер нь дотроо ч гэсэн бүр тийм одоо бүр аль дээр үеийн олон жилийн түүхэн уул мөр харагдсан тиймэрхүү барилгууд бол харагдаж байсан. За энэ толгой дээгүр хэрэг нисээд байгаа юм шиг байна. Энэ орог хэрэг юм шиг байна та. За сайн явж байна уу? Муугийгс амжилт. Баярлалаа. Сайн явж байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Баярлалаа. Сайхан зүйл үзүүлж мэдээлж өгч байгаад. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг маань шеэр хийгээрэй. Лайк, шеэр. Би та нарт зарим хүмүүс одоо орог тэгээд ажил дээр байж байгаа. Тэгээд зарим нь одоо бас ингээд өдрийн цайндаа орох гээд байж байгаа. Тэгээд бас энэ цагаар бидний энэ хүн нэвтрүүлгийг бас үзэж байгаад баярлалаа. Энэ ямар хөөрхөн шоу вэ? Тэр жоохон болжмор дотроос нэг үт 100-аад авцсан. Тэр жоохон хүүхдтэй аваач өгж байгаа юм байна. Өөрийнхөө царга зулцгаанд хийжээж байна. Сая гаднаас нэг жоох за харсан уу та нар? За тэр дотроос нь нэг жоохон ангаахын гарч ирээд ёо. Энэ яваад орчлоо. За. Бэлжүүхэн хүртэл амгалан явж байна да. Бэлжүүхэн хүртэл сүм хэдийнхээ эргэн тойронд маш амгалан нисч хөөрж байна да. За сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Оройтой үед яаж очивоо гэнэ. Бидний энд одоо бас гайгүй болцоо. Тэгээ бид нар бас тамилтаар явж байгаа болохоор гайгүй. Ер нь энэ ч бол баг масктай хүн маш ховор байна. Ягаад тэгэхээр эдгээр одоо энэ коронавирусээс сэргийлэх ажлын тал дээр бол одоо маш их зүтгэж ажилласан бол харагдаж байна. Энд бол одоо ямар ч халдвар авсан хүн байхгүй. За тэгээд энд байж байгаа хүмүүс бол одоо орог та нар харж байгаа бүгдээрээ маскгүй л явж байна. За. Энэ болохоор одоо яг энэ урд харагдаж байгаа энэ хаалга болохоор энэ чамба хийдийн бас нэг жижиг хаалга байна. Гэхдээ энэ яг тэр төв хаалга нь биш байна. За төвд ламнар ажиллаа хийдэг нь хийгээл. Ер нь бол энтхэн хүн ардынх нь онцлог төвд үндэснээ нэг онцлог нь гэхээр дандаа ийм одоо энэ дугуй малгай энэ ч одоо яг ямар малгай гэж хэлэх вэ? Энэ одоо их төвд онцлогтой дандаа ийм хар юм уу эсвэл одоо ийм бор өнгөтэй иймэрхүү малгайг одоо голчил зүүдэг. За тэгээд одоо зуны халуунд болохоор одоо тэр цагаан өнгөтэй шууд салхи нэвтэрдэг тиймэрхүү малгайг зүүдэг. За хэдэн онд баригдсан хийд юм бол мэдээл өгөх боломж байна уу? За энэ бол би сая ярьсан л да 1437 онд
байгуулагдаж байсан Чамба хийд гэж одоо яг энэ байна. Одоо удахгүй яваад төв хаалганд хүрэх гэж байна. 1437 онд за маш олон сонин үзүүлж харуулсан танд амжилт алтан шар замын танд үлзийтэй байгээ. Баярлалаа та. 50 тарих уу. Өөзө та нар хэрвээ тарих угааж ийн гэж бодж ивэл одоо тэгээ яах вэ? Үзхэн болчих болно. Гэхдээ яг энэ төвдөд одоо хүмүүс яаж амьдардаг юм байна? Тэгээ төвдийн сүм хийд тэгээд ер нь хүн ардууд нь яаж амьдардаг юм байна гэж маш олон хүмүүс нэг бас хүсэлтэн тавьж байсан. Би тэгээд одоо ганц хүнээс болоод тэр олон хүмүүсийн хүсэл найдлагыг өсөртүүлэхгүйгийн тулд одоо энд ингээд лайв хийгээд явж байгаа юм аа. Тэгээд та бүхэн бас юмыг зөвөр ойлгоорой. Энд бол одоо тэр тарих марих угааж муугаана гэсэн бол байхгүй. Авширны ягаад тэгэхээр би өөрөө бас анх ирж байна. Тэгэхээр надад бол их л сайхан санагдаж байна. За 1437 онд ингэж байгуулагдсан энэ сүмийн хаалгаар та бүхэн бас ингэж надтай цуг орж байна гэдэг бол одоо бас та бүхний хувьд ч гэсэн их аз хэмэртэй байгаа. За энэ яг ямар зорилготой нэвтрүүлэг вэ? Энэ нэвтрүүлгийн зорилго нь болохоор би өөрөө төвдөр аялж байна. Тэгээд төвдөр ажиллаар явж байна. Тэгээд та бүхэндээ бас замын үзэж харсан сонирхолтой бүх зүйлүүдэд та бүхэндээ хүргэе гэж бодоод ингээд лайв хийж явж байгаа юм аа. Энийг бас зөвөр ойлгоорой та нар. За. Цэнийн жалтсан гэж байна. За ганц хоёр үгэн дээр та нар битээ тэгээд ирээд байгаарай. Ойлгож байвал тэгэл ойлгож ийн гэд бодчихгүй юу? Нэг ийм жоохон малгай зөөх, малгай өмсөх гэж одоо ер нь бол газрын хэллэг бүр өөр штэ. Тэрийг одоо заавал нэг тэгж заавал малгай зөөх гэж хэлж болохгүй, заавал өмснө гэж хэлнэ. Тийм бол байхгүй штэ. Нутгийн онцлог байдаг. Гүзээний булан гэж байдаг. Би тэгээд өөрийнхөө бүх хүчин зүтгэлээ гаргаад энд чинь бас амар өндөр газар далайн түвшнөөс дэше 3300 400 гэдээ явна. Тэгээд улам өндөр болно. Энд бол амар сүртэй. Тэгээд та бүхэнд илүү жоохон юм үзүүлээ сонирхуулъя гэж бодоод ингээд яваад байхаар та нар ингээд хүний урмыг хуглаад байлаас жоохон хэцүү дээ. Ямар гоё сонирхолтой газраар явна вэ? Зүсээ баярлалаа. За бас өдрөг сэтгэлтэй хүмүүс бол мэдээж л хүний хийж явж байгаа та нарын өөр тусч явж байгаа тэр бүх зүйлүүдийг бас ойлгох л ёстой. Ер нь тэгээд монголчууд одоо тэгэл нэг ад үзэл нэг болохгүй ингэж юм тэгж юм энэ болохгүй тэр нь болохгүй зүсэн зүйлийн болохгүй юмыг бодохын хооронд энэ сайхан сүм хийдээр явж та нар бас өөрийнхөө ариун сэтгэлээрээ бас өөрийгөө ламнаас хол бай сэтгэлээ ариусгахыг гэж бодоод өөрийгөө даатгахыг гэж бодоорой. Ийм сайхан сүм хийдээр явж байна. Тэгэд ийм сайхан ариун газраар, ийм сайхан ариун орноор явж байхад та нар жижиг сажиг юмыг бас тэгэж орхиж бас тэгэд энд харагдаж байгаа сүм хийдэд бас өөрийгөө даатгаарай. Сонирхолтой байна. Шууд бичлэгийг үзэж байна. Маш их баярлалаа. За сэмжид маа. Гадны соёлыг л үзүүлж байна шүү дээ.
Та бүхэн яг гэртээ суучгаад, ажил дээр нь суучгаад, ажлынхаа оффист суучгаад ингээд хаа байсан төвд орноор, төвдийн өртөө засах орноор ингэж тойрж явж байна гэдэг бол та бүгдийн хувьд яг үннийг хэлбэл бас аз тохиолдол байгаа үстэй. Яг хөө би хэрвээ гэртээ суужгаад иймэрхүү лайв үзэх юм бол би ингэж л бодно. Та нар яаж ингэж хятадуудад хятагдсан гэж та нар яаж мэдээд байгаа юм? Хүн өөрийнхөө сүмтэй, өөрийнхөө орчин тойрондоо зүгээр л өөрийн хишгэл явж штэ. Та нар одоо тийм буруу мэдээлэл аваад би бүр ингээд шууд газар дээрээс нь ингээд та нарт ингээд лайв хийгээд явж байхад та нар бас ойлгохгүй. Зүгээр одоо тэр нэг ямар нэгэн бичлэг ч юм уу одоо ямар нэгэн тийм нэг элдв янзын тийм нэг сонин бичлэг үзчихэд өөрөө яг газар дээр нэрж үзсэн юм шиг тэгж яриад байхар чинь бас онцгүй шүү дээ найзуудаа. Хүний сонссон юм аа битээ тэгж яриарэ. Тэгээ та нар одоо би илүү юм ингэж сонсохын хооронд та нарт илүү юм үзүүлэх гэж бодоод лайв хийгээд ингээд яг та нарыг аваад явж штэ. Агаралтын даралт өндөр газар одоо бол жоохон тасаад ирж байна. Гэхдээ ингээд их баян ингээд үг яриад байхаар бас хэцүү байд юм аа. Гэхдээ яг бас маш олон хүмүүсийн хүсэл найдлагыг биелүүлэхийн тулд хүсэл найдлагыг биелүүлэхийн тулд бид нар одоо ингэж явж шүү дээ. За нэвтрүүлгийг бас илүү шеэр хийгээрэй. Бид нар одоо энд ингээд нэвтрүүлэг хийгээд явах цаг бол маш охорхон. Тэгэхээр бас илүү хүмүүст үзүүлэхийн тулд одоо яж байгаа 103 хүн бүгд юм бол тэгэл зөндөө явна шүү дээ, тийм ээ. Тэгэд энэ бол одоо ямар ч тийм та бүхэндээ ямар нэг юмыг ухуулаа, ямар нэг юмыг бодолчлаа гэсэн тийм бодол бол байхгүй. Яг энд ингээд нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа юмуудыг л та нарт харуулж явж байна да. Хүлээж үздэг лайфтай боллоо, баярлалаа. За танд ч гэсэн маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт бас байнга ингэж анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Хүлээж үздэг болсон. Харин тийм байх та. Иймэрхүү үзэгчтэй байхтаа тулд би одоо маш их сэтгэл хангалуун явж байна. Яагаад гэхээр та бүхэн бас ингэж нэвтрүүлгийг маань хүсэн хүлээж үзэж байна гэдэг бол одоо миний хувьд бол маш их урам зориг өгч байна. Сайхан байна шүү. Ариун газар баярлалаа, сайхан бай. Нөгөө хүүхэд одоо сургуультай байгаа. Жохон гацаал байна. Одоо гацж гин үү найзуудаа?
За. Лайв үзэж байгаа хүмүүс маань лайван шеэрлээрэй. Хаа. Азанэлий вершн. Энэ сум хэдийн хувьд авч хэлвэл бас их хуучны сум бол харагдаж байна да. Нанаас нь зүүж өлгсөн тэр үстаа мэо пайни. За тэгээд яваад үзвэл дээ. Зүгээр байна. Энэ хэдээрээ орох уу? Орхон ч бол орноо. Тэгээд хамгийн гол нь орчоод одоо энэ сум хийдэд лайв хийж болох уу үгүй юу гэдэг одоо бас нэг том асуудал бол гарч ирнэ. За учир нь одоо бурхан шашин шүтдэг хүмүүс бол одоо ер нь иймэрхүү юмыг бол зурганд бол одоо оруулдаг уу. Нөгөө хүүхдтэйгээ хизээ олцгоо хөөрхөн хүү байлаа. Тэр хүүхэд одоо сургуульд байгаа. Тэр сургуулийн хүүхэд шүү дээ. Хэрвээ та нар бас сонирхож байвал тэр хүүхдийг бас дахиж та нартай уулзуулж болно. Тамдажаа. За энэ одоо яг орон сууцнаа энэ хэдий хуучин хэрнээ маш их чанарлаг харагдаж байна. За энэ бол одоо яг ариг төв. За найзуудаа одоо чимээгүй байхаарай. Би одоо зүгээр чимээгүй та нарт үзүүлээд явъя.不找他们核实一下那两个。你说这个，你说把它搞笑，我没问题，我说没问题。在共产国家也嘛，大胆干什么？我一直打电话。我下去航拍。走，咱俩一起。你要不把那个相机就放这儿吧，随便给一个人。我给你那个同事啊。也行. За бид нар одоо ямар хүүг яриад байна? Нөгөө дуулдаг хүү юу? Өчигдөр манай лайваар оролцоод байсан. Нэг өнөө нэг төвд хүү байсан шүү дээ. Жохон тарган. За одоо бид нар дорооно нисгэж бас нэг жоохон бичлэг хийнэ. Тэгээд энэ сум хийдэг бас та нарт бүрэн утгаар нь харуулахын тулд одоо мэдээж ингээд лайв хийж явж байгаад агаар дээрээс та бүхэнд зургийг нь харуулж чадахгүй. Тэгэхээр бид нар одоо дорооноор нисгээд тэгээд байж байгаад сүүлд нь дахиад влог энтер бичил видео хийгээд бас энэ фейсбүүкээр цаацсан. Тэгэхээр та нар бас тэр үед нь энэ сум хийдийн
Бүрэн үзмжийг одоо яг бүрэн утгаар нь харах болно. А.你坐这儿，不对，给你找一个阴凉的地儿，咱俩去那边吧。你不热吗？不热。嗯，那你帮我拿着这个，你一直对着我就行。他要出镜吗？吃饭，让他来直播。他往后面走怎么办？啊，他往后面走。应该是往后边走。他不是今年带去往远一点。За, манай цуг ирсэн эгч маань бас одоо яг эндээс нарийн боттой сурвалжлага ярилцлага авч байна. Тэгээд одоо бас бүрэн утгаар нь бүрэхэд бол за лайв хийгээд бол лайваар бас бүгд одоо мэдээллийг бас хангаж чадахгүй байхаа гэж бодож байна. Гэхдээ та нарт бас араас нь одоо гоё үзмжийн зураг за тэгээд зөндөө одоо мэддэг мэдээллүүдийг бүрнээд одоо бол ингээд дараа нь хэсэг гэж байна. Дараа нь хэсгээд энэ үзмжүүдийг бол авнаа. Дараа маань хөдөлгөд боллоо.司机们都从广场嘛对不对？他们出去啊，司机他们去吃饭。吃饭。给记者这个，他们说那放不球的。不可以飞吗？啊？不能飞吗？这个的话呀，这就知道。这直播吗你？哦。你要长进的啊！我感觉。他们的故事太烈了，那你拿这个看吗？看得到吗？
正常。文策。打的不行了，我好累嘛，我打他打上我不累。大树下面好乘凉啊。在后边。这从哪儿啊？热。安静的主播是。不错不错，到处上次读过完，俺去弄我的蒙古同学的，你可以，啊，我受不了。你来，我看不懂。你就对着这个寺庙啊，或者这路过的那些人。来，小鹿。男子的不要带到那儿女生正好说，然后呢，正好就给。처음으로 근데 안타 대통령 무슨 그래서 근데 깜지 나냐 진짜 飞禽，他们用飞禽，这是早上，不是，这是。你说航拍啊，就是可以的话挺好，但是这样。其实航班钱也蛮的。申请好多那个手续。这句话啊，哦。别说在那是大部分都是。这个提前公安局备案钱。对啊，提前要那样。但是按照航空管理法的话，严格意义上升到。这个可能，我们这边没有，你们拉萨首府嘛，我们是边远地区。所以你们比较厉害。我们是边远地区。刚才有一个工作人员过来问了，是在航拍吗？说是。给我们俺等备案去啊，已经备案完了，俺标成给俺发下来。这不是进油会要买票吗？现在还没有，因为钱都是开放钱嘛，没买的。其实你们是有互动，我们有。啊，航拍应该是不行，很大。
对对，就那几个，大家都我也知道，一起去我回那个我中要见着他，知道，直接我们下午是2点出发。2点出发是？嗯。人看着你们长马广场。宾馆附近没什么待着的地方。哦，2楼的。但那里都不好吃，已经。这雅典去看到这个，对着蓝天是最好的事。掉粉掉的有点严重，离场的人有点多，就看直播的人掉了30个人，太安静了。100多个人，刚才可能断了一下，没关系。我先回家，因为确实我没时间，后天没时间，我就跟你一块儿吃完饭2点我就你们2个先走吗？2个走也不走，我不去。你们宾馆忙呢？看看。在哪个地方？就这个。它一会儿自动降落。자, камера одоо баг үндсэндээ нисгэд дуусгачлаа. Гансуу мужид амьдардаг гэсэн өвөр залуу байна. За. Одоо та бүхнийхэн комментиг уншаагүй л явж байна да. Сая дороо нисгэж байсан болохоор бүх юм ганцаараа амжуулж явж байна шүү дээ. Тэгээд найзууд бас зүгээр ойлгоорой. Миний дүү сайн явж байна уу? Өө дүүн сайн явж байна уу? За одоо та нарын комментиг нэг-нэгээр уншаа. За ер нь хаанаас эхэлж бичсэн юм бол да. За жоохон гацаал байна гэж байна. За энэ тэгээ
陈林，帮我拿一下包呗，放那个车上去。За, сүлжөөнүүд байгаа юм байна да. Уцаа битгий. Хамаагүй хөдөлгөөрэй. Хятар ярьдаг юм уу гэн. За.这里没有伞吧？有什么？雨伞雨伞有。有啊。包给你放车上了啊。嗯，好，谢谢。我还是再带我们观众去看看那个寺庙什么的，要不然你们就在这儿待着吧。哪个？现在几点了？快关门了。关门呀？大殿要关门。哦，没事，从外边看就行。可以转一圈，可以转一圈。有事的说下，拿一下空气看清楚。啊，好。哎呀， 엔치는 我这就当。 төвдүүдийг нэг л зовлон зовсон ард түмэн гэж ойлгоод байсан. Гайгүй юм шүү. Сурталчлаад байгаа юм уу эсвэл сурталчилгаа гэдэг чинь олон хүмүүсийг за та нар заавал ингээрээ тэгээрээ гэж хэлхийг чинь сурталчилна гэж хэлдэг үстэй. Зүгээр ингээд амьдралдаа ингээд амьдраад явж байгаа нөхөө та одоо тэндээс ингэж яваарай. За одоо тайгаан тэн дээр тавиарай. Одоо тэгээд инг тэгж тэгдэг байгаа зү. Ямар нэгэн зоригтойгоор очиж хийдэг юм чинь сурталчлна гэж хэлдэг байгаа зү. Би одоо зүгээр л ингээд юм үзүүлээд явж штэ. Энийг бол та нар сурталчилгаа гэж битээ ойлгоорой. Хэрвээ та нарын хувьд сурталчилгаа шиг санагдаад байвал давыг үзэхгүй ч болно. Зөвхөн та нарын өмнөөс одоо гэртээ суужгаад ажлынхаа оффист суужгаад гадаад орнуудаар бас юм үзүүлж нүд тайлуулъя гэж бодож явах чинь айл нэг жоохон юм дээр тэгээд сонь юм яриа суугаад байгаа юм. Хариулт өгсөндөө баярлалаа. Энд чинь өвөр Монгол хүн шүү дээ. Дуучин сонсогдохгүй байна. Төвд айл сонирхуулна. Бид нар одоо маргааш бүр хөдөө төвд айлуудаар явна. Тэгээ яг одоо ориг хөдөөгийн амьдралтай тийм хүмүүсийг бас та нарт харуулна. Осмо биш л дээ. Шууд гар утсаар лайв хийгээд явж байна. Нэг бид нартэй цуг явж байгаа нэг залуу байсан. Тэрүүндээ бариулчихаа л явж байна. Гончигдорж баяр сайхан Монгол залуу гансан мужид амьдардаг Хятадын олон улсын радиогийн нэвтрүүлэг. За. Төвдийн тухай мэдээлэл өгч байгаад баярлалаа гэн. Сандгаад орооны хэсгээд завгүй юм шиг байна. Навчаа осмоогоо бариад байхгүй. Навчаагч маань ус дотор одоо яг ярилцлага авч байна. Балб залуугийн найз охин лайв дээр байгаа бол л та. Оо тийм үү. Яг л цуг яваа мэтэнд баярлалаа. Сонирхолтой лайв хийгээрэй амжилт. Төвд их халуун байна. Яг үдийн голоороо бол одоо их халуун л да энд бол. Тэгээ жоохон байж байгаа энэ дэр төвд хүн байвал бас яриулъя. За одоо сая би буруу яваад байна. Би одоо ингэж нар зөв эргэж явъя. Нар зөв эргэж нэг гороолоод тэгээд ороод ирье. Ер нь бол одоо энэ сүм хийдийн хувьд бол дотор нь бол орж болно. Орж болох хэрдэм бол одоо лайв энтер хийж болохгүй. Энийг бол одоо ер нь бүгд хүмүүс мэдчихэж байгаа л тийм ээ. Гэхдээ одоо тэгж юм болго хүмүүст одоо харуулахын тулд одоо хүний яс жайг нь эвдэж тэгж хамаа намаагүй бас болохгүй л гэж бодож байна да. За энэ
Сүм хийдийн дугангийн хаалга нь болохоор 12 цаг гэд бүр хаалга хаачдаг гинэ. Одоо болохоор тэгтээ өнөөдөр бол бас арай жоохон байна. За та бүхэн бас нэвтрүүлгийг маань шеэрлээрэй. Одоо ингээд зөндөө олон гой сүм хийдийн сүм хийдтэй газраар ямар ч байсан энд ирээд миний хувьд бол сэтгэл их ариусж байна да. За бид нар бол одоо ингээд нар зов эргээд гороо эргэж явж байна. За 1437 онд байгуулагдсан сүм хийдийн за энэ хан хашлага тэгэл энэ барилгын чулуу молоо. За яг энэ газар энэ бол одоо сүүлийн үед их шинжилсэн юм. Тэгээд яг энэ дотор байж байгаа сүм хийд нь бол яг дээр үеийн тэр барилгууд. За та бүхэн бас нэвтрүүлгийг маань ингэж хүсэн хүлээж үзэж байна гэдэг байна да. За тэгээд энд ирэхэр өөрөө ирэхгүй өстө сэтгэл ариусж байна да. Ямар сайхан нам гүм юм бэ? Агаар нь бол одоос арай гайгүй байна. Тэгээ яг ингээд шүрэн алхаад тэгээд бас юу хийгээд байхаар нь ингээ баян юм яриад яваад байхаар бас жоохон толгой өвдгөн чулуу өвдөн. Гэхдээ бас яг ирсэн тэр өдрийг одоо бол гайгүй болцоо. Одоо бол ястай яг санаа дахин Свиднес үзэж байна. Унийг үзье. Энэ Чамба сүм. Энэ одоо Төвдийн уртас хорны Чамду хотын одоо Чамба гэдэг нэртэй Чамблин гэдэг одоо нэртэй сүм гинэ. Тэгээд энэ сүмд бол одоо энэ Зонкава бурхны одоо шавийнх нь сүм гэж ярьж байна. Тэгээд энэ сүмд болохоор одоо нэг Павла гэж одоо бас нэг гэгэн байдаг гин. За энэ Павла гэгэн болохоор өөрөө яг энэ сүмийн эзэн лам том гэгэнтэн гэж байна. Тэгээд тэр хүн бас баг энд байхгүй юм шиг байна. За манай хүмүүс үзэж харж байгаа сүм хийдийн нэвтрүүлэгдээ бас олон лайк бэлгэлээрэ. Тэгээд бас шеэрлээрэ. За шеэрлэгийн утга нь гэхээр олон хүмүүс бас манай шоуд нэвтрүүлэг болохоор ямар ч одоо тийм урдаар одоо хаагур нэвтрүүлэг хийн энэ төр гэсэн одоо тийм мэдээлэл өгөхгүй. Зөвхөн хаа утсан газраас одоо ингээд шууд яваал ингэж байгаа болохоор зарим хүмүүс нь бас бидний нэвтрүүлгийг үзэж чадахгүй явж байгаа. Тэгээд та нар бас ингэж аз болж нэвтрүүлгийг үзэж байгаа тул бас их азтай хүмүүс шүү дээ. Тэгээд бас тэр аз жаргал, тэр аз хэмрээг бас олон сайхан монголчуудаа дэлхийн өнцөг болон бүрдөөж монголчуудаа бас хуваалцаарай. Мэдээж одоо та нарын фейсбુકийн найзууд гэж бол миний хувьд бол одоо маш хязгааргүй 70 мэт байгаа хаа. Тэгтээ бас ингэж сүм хийдээр явж гин ариун орноор аялж байна гэдэг энэхүү бичлэгийг бас тэр олон фейсбુકийн найзуудаа
дэлхийн өнцөг булан бүрд байж байгаа найзуудаа суулцаж өгвөл тэр хүмүүс бас илүү сонирх байхаа гэж бодож байна. Яг Монголд бол одоо тэр гандан хийд энтер гэж байдаг. Бас тэгээ тэр үнтэй бас их ойролцоод талууд зүйлүүд бас зөндөө байж магадгүй. Тэгээд би бол уг нь Монголд хоёрхан л очиж исэн. Гэхдээ одоо бол би гандан хийдэд очиж үзээгүй. Учир нь яагаад тэгэхээр тамилтаар ажиллаар явж ирсэн болохоор тэгээд ажиллаа хийж явсаар байтал тэгээд хараад ирцээ. Тэгээд маш олон хүмүүс бас намайг Монгол улсын иргэн гэж бас андуураад байж магадгүй. Эсвэл одоо бас хөрхөн бодолтой хүмүүс байж ер нь тэр өдрийн лайваар бол бас өөрийгөө сайн бүрэн танилцуулж чадаагүй. Тэгээд бас намайг мэддэг манай найзууд бас намайг зөв талаас нэг танилцуулж өгсөө бас тэр хүмүүстээ маш их баярлалаа. За энэ сүмийн орчин тойрныг бол одоо байнга ингэж бүтээн байгуулалт хийж байна. Одоо хуучин сүмийн сэргээж засч байна. Тэгээд өнгө будаг оруулж байна. За тэгээд тэрнээсээ цаашаа энэ сүм хийдэн бас их өргөтгөж барьж байна. За тэгээд тав хүнээсээ би бас нэг юмыг хүсмээр байна. Одоо тав хүн бас ингээд лайвыг минь үзэж байгаа. Тэгээд яг өөрөө яг хаанаас лайв үзэж ийн вэ гэдгээ бас комментээр бичээд явуулаарай. Би бас хараадах. Тэгээд ер нь лайв маань ер нь ямар газруудаар яаж явж байна гэдгийг би бас нэг харъя гэж бодлоо хувьдаа. За энэ сүмийн тойронд бол одоо их бүтээн байгуулалт хийж байна. За Солонгосоос үзэж байна. Монголоос үзэж байна. Юбигээс үзэж байна. Төвдийн дараа хаашаа очих вэ? Бид нар одоо энэ ирэх 10 хэдэн хоног бол одоо бүр төвдөр явнаа. Тэгээд одоо өнөөдөр бид нар энэ хотоос гараад дахиад аажуу яваад бид нар юунд очино? Одоо энэ Наач гэж бас нэг газар байгаа. Тэгээд бас нэг зүйлийг ярихад за Наач тийшээ очивол одоо яг Монгол угсааны хүмүүс байна. Өчигдөр би бас лайваар ярьж ирсэн. Одоо энтхийн тэр яг Монгол угсааны хүмүүс нь болохоор улаан сахалтай амар баатарлаг хүмүүс байдгаа гэж одоо өчигдөр жолоочоос бас анх сонсч байлаа. Тэгвэл бол одоо энэ газар амьдарч байгаа тэр Монголын мөр хойчис үр угсаанууд бол одоо бүр төвд хэлтэй аль дээр үеийн одоо ховлын хаан ч юм одоо тэр үеийн хүмүүс л дээ. Ни хаа. Ни хаа. Ни会说汉语吗？不会，他说。你会说吗？来，咱俩聊一会儿呗。你要不当个翻译好吗？您是，你问他，是在这儿待了多长时间？那咱俩，6 周。16岁。在энэ лам болохоор өөрөө энэ сүмд就在这个寺庙里是吗？энэ Чамбалын сүмд одоо ирээд яг 16 наснаасаа одоо болтлоо жоо. 今年是多高？ 60岁。энэ жил одоо яг 60 настай энэ хүн бол одоо энд 46 жил 44 жил одоо яг лам бол суусан юм байна. За тэгээд 我问一下，就是你现在的这个生活状态什么的怎么样？他说不需丢西木基这个，不需丢西木基这个。这个的。他不需丢人多，不需丢西木基这个是大人嘛。西木的西木。好。挺好的是吗？энэ лам бис сая асуулаа. За тэгээд энд одоо та нарын амьдралын хэр төвшин хэр байна?
За тэгээд ер нь амьдрал хэр байна гэсэн чинь аа их сайн байна, дажгүй байна гэж байна.那您是在这儿住着吗？穿着都有。都没，反正才引这个他在外面。啊，外面啊，也是在附近哈。啊，在比赛in ламхавргаас асуулаа энд сууд юм уу гэсэн чинь үгүй энэ ойрхон сүмийнхэн ойрхон газар суудаг гинэ. 那你是自己有房子吗？自己有房子吗？ 만화 얼추락 자도 没有。那他是住什么地方啊？ 他说这里拿这些只睡，今晚睡一下。 아. 자, энэ хүнээс бас асуулаа. Энэ ойрхон 이재혼 놈아? 他那么研究他噻。他们不能这样。 아. За би сая асуулаа. Айл гэр болсон уу? Гэр бүл байгуулсан уу гэж. Ашиашээ. Гэр бүл байгуулсан уу гэсэн чинь үгүй ээ бид нар одоо ингэж гэр бүл байгуулж болохгүй. Одоо бид нар ч бүр сахил авсан хүмүүсээ гэж ярьж байна. За манайх Мондөг байна. Солонгосоос үзэж байна. Австралиас үзэж байна. Налайх. За Дархнаас, Францаас. Би өөрөө өвөр Монгол хүн байна. Өөрөө болохоор Гансүмжийн Жанья хотоор нутагтай. Тэгээд яг одоо манай өвөө эмээ дээдүүлийн үе бол одоо Гавалтай аймагаас эрэлттэй иймэрхүү хүмүүс байгаамаа. Гавалтай аймаг, Баян-Онгор аймагаас эрэлттэй иймэрхүү хүмүүс. За Улаанбаатараас үзэж байна, Солонгосоос үзэж байна. За Хятадаас лайв хийж хизээ болдог болсон юм бэ. Бид нар бол одоо ингээд лайв хийгээл яваад байгаа. Гэхдээ VPN суулгаад одоо Facebook-оор шууд лайв хийчих штэ. За монголчуудаас минь хүргэж байна гэж дамжуулно. За баярлалаа. Би бас ер нь нэвтрүүлэг эхлэхээ үеэр та бүгдийнхаа мэндийг энэ төвдийн ард түмнүүдэд бас хүргэсэн шүү дээ. Тэгээд бас энэ хүмүүстэй бас ярьсан. За дэлхийн өнцөг булан бүрийн монголчууд тэгээд олон хүмүүс та нарыг үзэж байгаа шүү гэхэд за та бүхэнд их амжилт хүсье. Өлзий хиймэртэй байх болтугай гэж бас энэ нутгийн хүмүүс үзэж байгаа та бүхэндээ өргөн олон монголчуудаа бас мэнд хүргэж байсан. Тэгээд энийг бас надад бас дахин дамжуулж өгье та бүхэндээ. За. Их халуун амар халуун байна. Бүр яг халуун нар шараад халаагаас үзэж байна. Халаа гэдэг нь надад VPN байхгүй. Дархнаас орон нутгаасаа үзэж байна. Завхан, Свиден, за гэрээсээ үзэж байна. Архангай. За ер нь бол найзууд маань нэвтрүүлгийг бас их олон газруудаас бас хүлээж авч үзэж байгаа юм байна. За бидний одоо ингээд сүм хийдийн тухай сурвалжлага, ярилцлага. За тэгээд лайв маань энэхүү өндөрлөг тийшээ хандаж байна. За маргааш бид нар одоо дахиад өөр нэг газар очино. Тэгээд одоо яг хөдөө орон нутгуудаар явнаа. Тэгээд хөдөө орон нутгуудаар явхаараа та бүхэндээ одоо яг тэр төвд малчин айлуудын тэр яг оргиорон байж байгаа тэр амьдралуудыг бас та бүхэндээ харуулах болно. За тэгээд та бүхэндээ бас энэ сайхан сүм хийдийн дэрэгдээс лайв хийж байгаа. Тэгээд бүхэн бас энэ
Сүм хэдийн тэрэгдээс та бүхэндээ илүү их үлзий хэмэр аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ёрөөё. Та бүгдийн ажил үйлс юу сансан ёсон хүсэл өөдтэй байх болтугай. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ ингээд төр завсарлуулъя. За тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Сүм хэдийн тухай нэвтрүүлэг төвдийн ард иргэдийн амьдрал бүх юмуд бол одоо та бүхэндээ ирэх хэдэн хоногт бол зөндөө хүрнэ. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн шууд нэвтрүүлгээ энхүү өндөрлүүлж байна. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Аз хэмрээ бүгдийг